За та бүхэндээ сэрэмжлүүлэг мэдээг цагдаагийн байгууллагаас хүргэж байна. За 10 сарын 26-ны өдөр бол бас иргэдийн заншнаар найр хоримтой нэлээдгүй одоо баяр ёслолтой байдлаар иргэд ард иргэд тэмдэглэл өнгөрүүлсэн байж байгаа. За тэгэхээр 26-наас 27 шилжих шөнийн хоногийн нөхцөл байдлын хугацаанд нийслэлийн замын газар дээр бол согтуутай холбоотой маш олон дуудлага мэдээлэл зам төр бас бүртгэгдсэн байж байгаа. За тухайлбал согтуугаар тээврэгч жолооч явсан 77 зөвчлийг хөдөлгөөнд оролцож явахдаа цагдаагийн албаагч нар илрүүлж за учирч болох байсан хэргийн одоо хор холбогдлоос урьдчилан сэргийлж ажилласан бол за согтуу жолоочийн буруутаагаас 3 ноцтой одоо осол зэрэг бол бүртгэгдэж 2 хүний амнаас эрсдэж 14 хүн гэмтсэн ийм тоо зүйлүүд харагдаж байгаа. За тэгэхээр шөнийн 04 цагийн 26-наас 27 шилжих шөнийн 04 цагийн орчин бол Сүхбаатар дүүргийн нутаг за Төв шуудангийн уулзрын баруун замд санаата 7 маркийн автомашин замын ажуудлын хайс шонг мөргөж за тухайн ос өргий улмаас тухайн автомашин жолоочсон жолооч болон нэг зорчигч 8 насны хавтсан ийм ностой ос төрөнд бүртгэгдлээ. За 100 айлын замд мөн одоо бас галын замын голын тухайд зургыг мөрөгсөний улмаас сүрхүүлж явсан автомашинтай мөргөлдөж за энэний улмаас явган төвөрөгсөж орж явсан зарцлага бэлдсэн байж байна. За Яарамгийн зам дээр сутуучлаач автомашинтайгаа онгодож за өөрөө болон зарцлага бэлдсэн ийм одоо тоо зүйлүүд харагдаж байна. Тэгэхээр сүүлийн үед одоо бажны даш нэмтаа гэдэг баярын өдрүүдийг тэмдэглэдэг. Эдгээр баяраас тэмдэглэж байгаа бол энэ өдрөөч эргээд ард иргэд та бүхэн аюул ослыг араасаа дагуулж байна гэдгийг одоо архитай холбоотой аюул ослыг дагуулж байна гэдэг үгтэй анхааруулж хэлээ. Тэгээд баяраас тэмдэглэж байгаа бол ирсэн буцаж байгаа гэж зочид маань хэрхэн аюулгүй гэр орондоо харихгүй гэдгээр бас зохион байгуулж байгаа айл аж ахуйн байгууллага иргэд маань анхаарахгүй бол энэ зүйлчлэн баяр ослын өдрийнхөө оройн ноцтой одоо хор холбогдолтой муу мэдээлэл өгөөж авах боломжтой байна гэдэг бас авах хэрэгтэй сануулж хэлж байна.